Балдандорж Авермедийн 1997 атасы менен бирге Авермедийн Улан-Батордо өткөн Борбор Азия эпостарынын эл аралык симпозиумуна катышкан. Симпозиумда Авермед уулу Балдандоржго өзүнүн топшур музыкалык аспабын тапшырып, айтып жүргөн Улигер эпосторун уулуна мурас катары өткөрүп жатканын эл алдында билдирген. Балдандорж Авермейдин Монголия өкмөтүнүн 2019 жылдын номер 475 токтому менен бекитилген материалдык эмес маданий мурастардын улуттук тизмесине кирген 102 мураскордун бири болуп эсептелет. Балдандорж Авермедийн. В 1997 году Авермедийн и его отец вместе приняли участие в международном симпозиуме эпосов Центральной Азии в Улан-Баторе. На этом симпозиуме Авермед вручил своему сыну Балдандоржу собственный музыкальный инструмент топшур и публично объявил, что передает сыну свои улигеры-эпосы в качестве наследства. Авермедийн является одним из 102 наследников, включенных в национальный список нематериального культурного наследия, утвержденный постановлением правительства Монголии. ерөнхийлөгч түүний хамтран ажиллаж зохион байгуулж байгаа нийт ажилчид болоо энд бас нэгэн соёлоо нэгэн бие сэтгэлээр хөрөлцөн гэсэн эрхэм болон туйлчид эрдэмтэд мэрэгд та бүхэндээ сайн сайхныг хүсье өргөё. Президент ассоциации Манаса, организатором этого форума, все, кто с душой и сердцем приехали на этот фестиваль, всем приветствую с пожеланиями здоровья. Өнөөдөр энэ альч нийгэмд альч одоо улсад яригддаг асуудал монголчууд тэр тусмаа нүүдэлчин ард түмний өв соёл чухам хизээ хил ус өөрч гэлээ зөвхөн л нүүдэлчин ард түмний өв соёлоо. Сегодняшний разговор, который мы ведем, это разговор, который ведется везде. Мы сегодня ведем разговор о нашей культуре, о нашей традиции кочевой. Все равно это относится к нашей кочевой культуре. Энэ форумд энэ өв соёлыг цаашид ирээдүйн хойч үедээ ямар хэлбэрээр яаж өвлүүлэн үлдээх одоо цагт энэ төлөвчд бид юу хийж чадах цаашид бид хамтарч нэгдэж өв соёлоо одоо үлдээх гэдэг зорилгоор энэ форумыг зохион байгуулж байгаа юм байна гэж би өөртөө ойлгож байна. Как я понял, что сегодняшняя тема форума, как, в какой форме, как мы можем передать то, что мы донесли до этого времени, что у нас есть следующему поколению, как мы можем, что мы можем сделать, чтобы передать это. Би бол одоо 9 үеийн аавас гүдэх маягаар 9 үеэр энэ хөлийг үйлдэлсэн туйлч хүн байна. Я сказитель в 9 поколений до меня, сказители, то есть у него непрерывная линия 9 поколений сказителей. Бидний одоо олон туйлчид маань нэгэн зүйлийг одоо яаж энэ өв соёлыг авч чадах вэ гэдэг дээр хамгийн гол нь чухал ярих гэдэг байгаа шүү дээ. Ну, сейчас, наверное, самый вопрос в том, что как это мы сохранили, как это нам сохранить, не потерять. Өдгөө цагт бид өөр хүүхдтэй заахыг хүсвч одоо энэ нийгмийн дэлхийд дэлхийд одоо явж байгаа даяар шиг тийм ээ одоо хүн төрөлхтний хордцтай хөгжил энэ нь одоо бидний өөр хүүхдийг одоо завж өгөөгүй компьютер одоо телевизор радио гэх мэт анхаарлыг маш их сарниулж байгаа учраас
бас одоо заах болцоо маш бага болж байгаа үнэ. И правда в том, что как бы мы ни хотели передать это нашим детям, сегодняшний стремительно развивающийся мир оставляет нам очень мало шансов и очень мало времени. Энэ өөрөө асар том оюуны асар том соёлын үг учраас хүнд зөвхөн ном зохиолоор биш. Яг тэр хүний хувийн одоо орон зай оюун ухаанд нь суулгаж жинхэнэ туульч төрдөг учраас энэ орон зайг яаж бүрдүүлэх вэ гэдэг бас чухал байна. Как создать это пространство, которое воспримет человек душой и сердцем, сознанием, которое невозможно передать просто печатными изданиями и книгами. Тэгээд зөвхөн туйлгээс илүү нүүдэлчин ард түмнийх тэр ахуй соёлд үр хөвгтөд дурлуулах тийм ээ. Ахуй соёлд таниулах. Тэгж байж ахуй соёлоо таниулсны дараа тэр хөвгтөд туйлаа заах юм бол илүү үр хөвгөжтэй болох болов уу? Познакомить их со своей традиционной культурой сначала детей, чтобы они знали свою культуру, полюбили свою культуру. Только это, наверное, станет основой для того, чтобы наши дети восприняли это эпос. Тухайн орон нутаг соёлын байгууллагууд нь төрийн бодлогоо баримтлан явж байгаач харин энэ туйлчид маань юу хийх вэ? Бид өөрсдийн зүгээс юу хийх вэ? Улс их орн бол бодлогоо бариад багч гэсэн дэмжлэгээ үзүүлээд явж байгаа нь сайн хэрэг боловч туйлчид маань өөрөө биднэр яг юу хийж чадах вэ? В ходе организации делают свою работу, как национальные центры творчества, да, работают, делают, что мы можем сделать. Я тут не успел перевести, не знаю, перевели, я переведу мысль предыдущего хакасского брата. Өмнө нь ярьж байсан юм хагас хавааштай ингэж хэлж байна. Туул хатгалахын тулд юу хийх вэ гэхээр туулчин гэж мэрэгжил байгуулах ёстой байна. Дуучидтай хамтруулж тэрийгээ биш, драмын жүжигчтэй холбооч биш, тусдаа мэрэгжил байх ёстой туулчин гэж. Тэгвэл энэ чинь ноён даргатад олгох хэрэг байхгүй, ажлаа бие даагаад өөрөнгөө ажлаа хийгээд зөвхөн ажлаа хийгээд. Тэгээд өндөр салентай жишээ манай хорлог гişүнчингийн салентай бол улсдаа нэг 4-5 тийм туулчид сайн дээд чадны туулчид явахад улстай ямар ч гарц байхгүй дээ. Тэгтээ асуудал шийдэлд явчих юм. Ийм санал болгож байна. Тэгээд танай талаас ямар тийм санал байна гэж хэлж байна. Би бол нэг тиймэрхүү саналыг дэмждэг. Яг тэгвэл биднес ч бас өөрөө хүүхний орон зай амьдрал байна. Бид амьдрах ёстой. Тэгтэл бид ажиллаа хийх үү, туйлаа заах уу? Энэ бол одоо жинхэнэ төр улсын бодлогыг одоо төр улстай зөв таниулж, нэвтрүүлж байж дараагийн ажлуудыг маань төр улс маань өөрөө дэмжих ёстой. Я тоже вот это мысль поддерживаю. Туйлчид бид нар өөрсдөө юу соёлоо дэлгэрүүлэхэд бол бид нар өөрсдөө зүтгэх ёстой. Тэгжээж бид тухайн улстай үнэлэгдэж тухайн улсаас дэмжлэг авч чадна. Я тоже поддерживаю мысль о том, что нужно внимание такое, как профессию выделить, потому что у всех нас есть личная жизнь, и тут иногда ты становишься на распутье, что нужно зарабатывать деньги, работать или исполнять эпос. Но, конечно же, мы сами должны стараться продвигать свой эпос, и на основе этого надеемся, что наши должны познакомить своим трудом наши руководящие должности, чтобы они поняли, что такое эпос и его значение. Тогда, наверное, мы поддержку получим. Тэгээд туйлч хүн одоо дуртай ингээд олон хүүхэд авч ирж цоглол суулгаа заалаа гэдэг. Тэрийг сурах хүүхэд нь хэд байх вэ? Туйл гэдэг маань өөрөө дээд тэнгэрээс өгөгдөлтөө. Туйлч хүн сурдаг биш, төрдөг байдаг. Да, тоже говорит о том, что хоть мы и соберем кучу детей, будем преподавать, рассказывать, а сколько из них воспримут и станут им сказителями. Сказителями не становятся, сказителями рождаются с неба назначенными. Тийм учраас өнөөдрийн манас одоо дэлхийн академи шиг нүүдэлчин уугийн бидний улс нэгэн зэрэг эрх ашгаа хамгаалуулж чаддаг тийм байгууллагыг байхыг хүсэж байна.
Тийм байгууллагатай болох нь маш зөв гэж боддог. И в этом ключе я очень поддерживаю, что есть такой центр Манас, который объединяет и это пространство, и эта проблема, занимается этим вопросом. Зөвхөн бид улсаасаа тусламж хүсэх биш. Тэр байгууллагаараа дамжуулж, дэлхийгээс тусламж хүсэж, дэлхийгээс бид нэр тэр одоо санхүүжилттэй сайн нэг хэлдэг шиг санхүүжилттэй дэлхүүгээс гаргуулдаг. Тийм байгууллагатай байж төрж цаашаа шав сургалтаа зохион байгуулах, зөвхөн төлөө заах гэдэг үйл ажиллагааг явуулах ёстой юм болов. И думаю, может, мы не только заручившись поддержкой нашего республиканского государственного поддержки, а благодаря такому центру, как Манас, что мы можем выйти на мировой уровень и заручиться поддержкой мировой, чтобы дальше продвигать наш эпос и не утерять, не потерять его.